Сүү сотолгүй тий. Бокер гараад ирсэн. Сүлэнгээс хоостой. Цайвар юм дээр арай гайг болж байгаа. Би яг энэ гол юугаа ингээ хаагас суудчих байгаа юм уу. За яах. За бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр маш гоё хэрэгтэй сэдв ярих гэж байгаа. Тийм цааш нь хүмүүс шеэрлээрээ. Ер нь бол бүх төвшний бүх хүнд хэрэгтэй ийм чухал сэдв байгаа. Тийм. За би хичээллүүдээр бас нэг ярьж байгаагүй. Яг уу брэнд сургалтын шинжилгэсэн хөтөлбөрөөр бол нэг дурдсан. Тийм нэг аюул чухал сэдв байгаа. Тэр талаар ярина. За дуус гайгүй нөө. Нэг гэрэлтүүлгээл нэг сайн тохируулж явахгүй байгаа юм л та. За би нэг хараад. Тий. За ер нь сэдвээ эхлэе да тий. Та нар бас нөгөө хүмүүс шеэрлж туслаарай тий. Олон хүнд хүргүүл бас хүнд туслана шүү дээ тий. Англи хэл сурах гал бид нар олон янзаар л үздэг. Тэгэл хэдэн жил сурдаг. Эцсийн үр дүн нь ерөөсөө 0-оос нэг айхтар холдохгүй байсараа тий. Цаг хугацаа их өнгөрдөг. Тэгээ англи хэл сурах аягүй зөв арга барилын тухай ярьдаг. За ийм лайвууд бол Монголд бол нэг бийдгүй юм байлээ. Тий яг англи хэлний багш нарын ийм тий яг нэг гол сэдвийг ингэж тайлбарлсан юм лайвууд. Тий тэгэхээр хэрэгтэй хүмүүст нас цааш нь шеэрлээрээ. За тэгэхээр өнөөдрийн ярих сэдв болохоор юм. За англиар бид нар үг чийжилдэг тий. За тэгвэл өгүүлбэр чийжлэх үү гэж хүмүүс их асуудаг. За зарим багш нар бол өгүүлбэрээр нь чийжлээ гэж зөвлөдөг. За тэгвэл өнөөдөр миний өгөх зөвлөгөө бол арай өөр. За өгүүлбэр бол мэдээж яг бүтэн өгүүлбэрээр нь чийжлээд ярина гэж юу яах вэ? Хүн чинь ямар робот биш шүү дээ тий. Харилцаа чи юм амьд юм байхгүй юу? Тэгэхээр энэ чийжилсэн та нар монгол хэл дээр өөрсдөө бодоод үзэхгүй юу? Монголоор та нар хүмүүстэй харилцахдаа чийжилсэн өгүүлбэрээр ярьдаг юм уу? Үгүй үстэй. Тэрнтэй англи хэл бол адилхан байхгүй юу? За өгүүлбэр дээр би яг яаж чийжлүүл илүү үр дүнтэй вэ гэдэг талаар зөвлөгөө өгнө. За тэрнээс өмнө бидний ярилцах ёстой юм болохоор англи хэлний дан үгийн лист хизээч битээ чийжлээрэ гэж зөвлөдөг тий. Би энийг бол хичээл болгон дээр сурагчтай бол зөвлөдөг. За дан үгийн лист хизээч битээ чийжлээрэ. За яад вэ гэхээр нэг амьд жишээ биш үү те. За дэлхийн одоо нөгөө нэг үг чийжилтэнч билүү те. Ийм одоо хэлний уралдаанд нэг Франц хэлний бүтэн тойл бичгийг чийжлээд ингээд тэр тэмцээнд ялсан хүн байдаг. Тэгээ Франц хэлний тойл бичгийн бүх үгийг чийжилсэн. Бүх үгийг. Тэ бүтэн тойл бичгийг тэр чигтэн чийжилсэн. Гэхдээ тэр хүн Франц хэлгүй. Яад вэ гэхээр Францд очоод кофе шопоос кофе авч чадахгүй. Франц хэл сонсоод ойлгохгүй ерөөсөө юу ч мэдгүй. Тэгсэн мөртлөө тэр тойл бичгийн бүх үгийг чийжилсэн. За тэгэхээр та нар бас яг адилхан. Дийлэнх хүмүүс англи хэл дээр баахан үг мэддэг. Лист үг чийжилсэн. Тэгсэн мөртлөө хэлээ хэрэгжилж чаддаггүй.
Тэгэхээр энэ лист үг ерөөсөө яагаад бодит амьдрал дээр хөрсөн дээр бууж хэрэглэгдэж хизээч чаддгүй вэ гэдгийг энэ саяны жишээ та нарт тод харуулах бах. За өгүүлбэр рүүгээ оръё. За өгүүлбэрийн хувьд тэгвэл Франц хэлний бүтэн тойл бичгийг чийжлээд Франц хэлгүй хүн байдагтай адилхан англи хэлний бүтэн тойл бичгийн үгийг чийжсэн ч та нар хизээч англи хэлтэй болж чадахгүй. Тэ? За тэгвэл энэ одоо бага үг мэдээд байгаа мөртлөө англи хэлийг ерөөсөө ашиглаж чаддгүй, англиар сайн ярьж чаддгүй, англи хэл маш муу. Ийм хүмүүс гадагшаа аялахад ресторанд очоод хоол захиалж чадах уу? За эндээс бодит амьдрал дээрх англи хэлний хэрэглээ эхэлдэг тий. За гадаадд очоод англиар за хоол захиалах. За эсвэл юу гэдгийг юу бас байж болно. Кофе ч юм уу те. За ямар ч үсэн идэх уух юм а чөлөөтөө захиалж чадах уу? За үйлчлэгч тань дээр ирлээ хоол захиалаарай. Юу гэж хэлэх вэ? За тэгвэл та нар ямар ч улс оронд очсон англиар хаач идэх уух юм а захиалж идэхэд шууд бэлэн маш гоё хоёр хэллэгийг та нарт зааж өгье. За энэ хоёрхон хэллэгийг үг хэллэг expression гэж ярьдаг те. За phrase гэдэг юм. За энэ хэллэгийг энэ хоёрхон хэллэгийг сурчсан байхад хаанч алдахгүй. Ямар ч ресторанд хоолой захиалаад идэх чинь ямар ч кофе шопт ороод өөрийнхөө дуртай кофег захиалаад уучих нь. За эхний хэллэг нь. За би нэг кофе авах гэсэн юм аа. За мэдээж өөрийнхөө авахыг хүсэж байгаа зүйлээ хэлнэ те. За тэрийг англиар юу гэж хэлэх вэ? За би кофе авмаар байна те. Авъя гэж хэлээ шүү дээ. За тэрийг өгүүлбэрийн эхлэл нь болохоор асуултын эхлэл нь can I get? За араас нь юу хэлэх юм? За авахыг хүсэж байгаа тэр юм аа. Хоол байж болно, цай байж болно, кофе байж болно те. За юу худалдаж авах гэж байгаа нь тэрийг хэлнэ гэсэн. Can I get гэж асуудаг. За зарим хүмүүс бол I want гэж хэлээд байдаг те. Тэр яг анхан шатны бүр огт англи хэлгүй хүнд бол болно. За агсан шатанд арай гайгүй төвшин хүмүүс харилцаж сурах гэхэд ердөө энэ үгийг л мэдчих хахад болж байгаа. Гурван үг. Тэгэхээр нөгөө бид нар энэ үгийг цээжилсэн байхад ямар ч зүйлийг те идэж уух юм а өөрөө ингээд чөлөөтөө олчихно гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ асуултын эхний 3 үгийг цээжлэнэ гэсэн үг. Бүтэн асуулт юм уу өгүүлбэрээр нь цээжлэх алуугүй зөвхөн энийг цээжилсэн байхад can I get араас нь юу гэх юм. За би өөрийнхөө дуртай уух идэх дуртай юмнуудыг бичсэн байгаа. Тий. За та нар бас өөрсдөө одоо жишээлбэл ямар латте, ямар кофе ч юм уу те уух дуртай тэрийг оролцуулаад ингээд юу яаж болно гэсэн үг. За миний хувьд би green tea latte гэж ярьдаг те англиар. Тэрийг бас matcha green tea latte. Тэгээ matchата бүх зүйлс би маш дуртай. Matchата ice cream гэдэг те. Matcha latte-д бол хамгийн дуртай миний drink, уух дуртай. Энэ кофений төрлийн зүйлтэй. За тэгэхээр би нэг аяг матча ногоон цайтай латте авъя гэж хэлье. За тэгэх юм бол матча латте гэж хэлээд мэдээж өмнө нэг аяг гэж хэлж байгаа бол уух юм дээр нөгөө тоолох үг нь өмнө дандаа гэж хэлээ шүү. За тэгэхээр can I get a matcha latte? За matcha latte дуртай хүмүүс. За мөстэй гэх юм бол юу гэх юм? Iced vanilla latte дуртай юу? Миний хамгийн дургуул латтений төрөл. Vanilla latte би маш дургу. Тэгээ ер нь ванильтай юмд нэг дуртай биш. За та нар дуртай гэж болно тий. Тэгэх юм бол can I get a iced vanilla latte? За can I get хоол авъя тий. Гэх юм бол өмнө нь the хэлнэ. За chicken ball нөгөө будаатай уурга байдаг штэ тий. Доороо будаатай. Тэгээд дээдлэл нь янз бүрийн мах. За тэгээд ногоо ч юм уу ингээд хийцэн байдаг тий. За дахианы махтай ийм хург
авъя гэх юм бол can I get the chicken ball? Авж явахаар гэвэл юу гэж хэлэх юм? Авж явахаар. За авж явахаар гэх юм бол ерөөсөө ард нь нэг л үг юм. За тэр нь болохоор to go гэдгийг нэмсэн. За би буруу арж бичиж жоохон хэцүү байдалтай сууж байна. Тий. За ингээд can I get the chicken ball to go? Явахаар. Тэ авч явахаар авч болох уу? Тэ. За can I get гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тэгж болох уу, ингэж болох уу, тэ? За matcha latte авах гэсэн юм авч болох уу, тэ? За биелээ авъя, тэ? Тооцоогоо хийя гэх юм бол бас адилхан энүүгээр хэлчихнэ. Can I get the bill please? Араас нь илүү ийдэг байх юм бол please гэдэг үгийг нэмж болно. За эхний can I get. Тэгэхээр та нар бүтэн өгүүлбэрээр нь биш, ялангуяа харилцан ярианд маш өргөн хэрэглэгддэг иймэрхүү асуултын эхлэл юм уу өгүүлбэрийн эхлэлийг чэжилж болно. Яад вэ гэхээр энэ can I get гэдгийн араас ямар ч үг орлуулж болох байхгүй юу? Маш одоо чөлөөтэй хуурна гэсэн үг. Тийм. За ийм төрлийн өгүүлбэрийн бүтц болвол маш хэрэгтэй байдаг цээжлэхэд. Тэгээд бодохгүйгээр шууд ярьдаг. Бодохгүйгээр шууд ярьдаг тий. Тэргүй бид нар тулгамдаад юу гэж хэлэхээ мэдэхгүй ингээд сандраад идэх штеп. Ийм үед бид нарыг авж гардаг, авардаг зүйлүүд бол юу вэ гэхээр ийм маш өргөн хэрэглээтэй, ялангуяа ярианд өргөн хэрэглэгддэг үгийн өгүүлбэрийн эхлэл лиг цэжлэх юм бол ингээд үргэлжлүүлээд хойно үг нэмэл ингээд санаагаа бүрэн илэрхийлчихэж байгаа тий. Тэгээд ингээд өөрийн болгоод дадах хүртлээ эднэрийг бэлэн юм хэрэглээд тэгээд явандаа үгсийн санчаа нэмэгдээ сайжраад ингээд улан баяжаад явна гэсэн үг тий. За тэр хүртэл ямар ч байсан ингээд бэлэн өгүүлбэрийн эхлэлтэй тий маш өргөн хэрэглээтэй өгүүлбэрийн эхлэлийг цэжлээд ивэл гацхгүйгээр төвдөрөхгүйгээр шууд чөлөөтэй ярьж эхэлж болдог. За хоёр дахь үг ресторанд ороод захиалга өгөхөд за би энийг авъя. Ерөөсөө I'll do гэж жижилж. I will do хамгийн энгийнээр. За мэдээж би тийм юм авъя гэхэд I'll have гэж бас хэлдэг тий. I would like гэж бас хэлдэг. За тэр олон юмд ингээд самгардаад ингээд цагаа тулахаар худлаа болчдөг. Тэгэхээр ерөөсөн хамгийн энгийн хамгийн өргөн хэрэглээтэй өөрт тохирох нэг өгүүлбэрийн эхлэлийг л чийслээд авчих. За тэр нь болохоор юу гэхээр I'll do. I'll do. За нөгөө менюн дээрээс нь те менюгээ хараад за та юу захиалах уу гэд менюн дээрээс ингээ харж байгаа. За би энийг авъя гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр I will do гэдэг нь энийг авъя гэсэн үг. За энэ бас миний хамгийн дуртай салаад нэг garden salad. За хоолны өмнө бол бүгд the хэлнэ гэсэн те. The. Уух юмны өмнө гэсэн те. Яг гэвэл уух юм чинь нөгөө аягаар тоологч байгаа нэг гэж те. За garden salad гэвэл шин ногооны салаад. Зүгээр I'll do the garden гэд хэлсэн ч болно. Салаадны төрөл сонгоод сууж байгаа л те. Ойлгомжтой учраас I'll do the garden. За миний хамгийн дуртай салаадны төрлийн нэг I'll do the avocado toast. Авокадо дуртай юу? Талхан дээр тавьж иддэг те. За миний бас маш дуртай идэх юм. За тэгвэл би энэс захиалъя гэж хэлнэ шүү дээ те. За I'll do the avocado toast. I'll do the burger гэж болно те. Бургер авъя. I'll do the cheesecake. За миний бас хамгийн дуртай. Би энд нөгөө нэг зүгээр зөвлөгөө өгч байгаа нөгөө та нарын дуртай юмыг мэдэхгүй учраас Дилэнх нь өөрийнхөө дуртай юмнуудыг ингээд бичсэн. За энэ дундаас хамгийн дургүй юм мэдээж бургер. Тэгээ бургер бол би нэг идтгүү. За бусд нь бол маш дуртай. За ингээд энэ хоёр үгийг мэдж хахад ямар ч ресторан таанч ороод санаа зовхгүй хоолой захиалаа идчихнэ. За дараагийн нэг хэллэг болохоор ярианы маш өргөн хэрэглээтэй үгнүүдийг ярьж байгаа. За 3 дахь үг чэжлэх
өгүүлбэрийн эхлэл гэж яриад байгаа тийм өргөө хэрэглээтэй өгүүлбэрийн эхлэлийг бол цээжилж болно. Тэргөө нэг бүтэн өгүүлбэрээр цээжлээд байдаг. Үгүй хүн чинь робот биш. Цээжилсэн өгүүлбэр яг тэр чигээрээ хэрэг болох тохиолдол байна гэдэг боломж бол байхгүй. Тийм. Тэгэхээр ийм нөгөө хувьсах ийм өндөр чадамжтай өргөн хэрэглээтэй өгүүлбэрийн эхлэлийг цээжилчих юм бол шууд ингээд ярихад маш гоё унган англи хэлтэй юм шиг тэ ингээд чөлөөтэй сонсогддог. За дараагийн нэг хэллэг болохоор I can tell. За I can tell гэдэг нь юу гэсэн үг вэ? За жишээлбэл араас нь ингэж хэлж болно. I can tell she's nervous. I can tell she's nervous. Nervous. Жахан харвас нэлээд сандарсан байдалтай байна гэсэн үг. За тэгэхээр I can tell гэдэг нь харвас тэ ойлгомжтой. Ингээ хараад ойлгомжтой байгаа зүйл дээр мэдээж юм гэсэн утгаар тэ. За харвас тэр их сандарсан байдалтай байна. I can tell he is rich. I can tell he is rich гэвэл юу гэсэн үг вэ? Харвас баян юм шиг байна гэж хэлдэг штэ тий монголоор тийм тэрийг хэлж байгаа. I can tell he is rich. Харвас баян юм шиг байна. I can tell you are гуравтхан. I can tell you're excited. Тэ уусаа баярлсан царайтай байна те мэдээж юм байна гэсэн утгатай. I can tell you're excited. За дараагийнх нь I can tell she's good at math. Тэр математикта сайн байна гэсэн утгатай. Тэ сайн гэдгээ би бол мэдэж байна тэ. Тэр ямар нэг нотлохоо байгаа учраас би мэдэж гин гэж хэлээд байна шүү дээ тэ. Тэрийг болохоор I can tell гэж хэлээд байгаа. I can tell she's good at math. Математикта айгу харуус айгу сайн юм биш үү гэж хэлж байгаа. За мэдээж тэгээд I оронд өөр үг хэрэгжилж болно. За энэ дээр жишээлбэл your teacher can tell гэж байгаа. За ChatGPT битээ ашиглаарай гэсэн өгүүлбэр өмнө нь үйж болно те. Ягаад гэвэл your teacher can tell. Багш чинь мэднэ шүү те. Багшийн чинь үед мэдээж ойлгомжтой байдаг гэсэн утгатай. Тий. Тэгэхээр I can tell гэдэг нь мэдээж ойлгомжтой харваас гэсэн утгатай үг байна. Маш өргөн хэрэглээтэй үг байгаа. За дараагийн нэг ярианд өргөн хэрэглэгддэг үг болохоор I have been meaning to. За тэгэхээр энэ өгүүлбэрийн эхлэлийг энэ чигт нь ингээд чийжлээ авчихна гэсэн үг тийм. I've been meaning to. За араас нь үйл үг хэлнэ. I've been meaning to ask. Асуугээл бодоод ирсэн. I have been meaning to гэдэг нь юу гэсэн үг байна вэ? Тгий гэж бодоод ирсэн юм а гэсэн утгатай үг. I've been meaning to ask. Асуу гэж бодоод ирсэн. I've been meaning to call. Нэг яригээл бодоод ирсэн. Тэ? I've been meaning to see you. Чамтай уулзъя гэж бодоод ирсэн. Тийм энэ өгүүлбэрийг хэлэх шаардлага гардаггүй. Зөндөө гардаг, тэ? I've been meaning to watch this movie. Энэ киног би нэг үзье гэж бодоод ирсэн гэсэн утгатай. За тэгэхээр өнөөдрийн лайвын хариултыг ойлгосноо. Юу гэхээр бүтэн өгүүлбэрээр хизээч битэж хэллээ те. Тэр хизээч амьдралд хэрэг болдгоо хэрэг болно гэж ингээ робот шиг юм болцдог байхгүй. Тэрний оронд яг ба гэхээр маш өргөн хэрэглээтэй олон дахин давтагддаг өдөр тутмын амьдрал яриа харилцаанд өргөн хэрэглээтэй ийм өгүүлбэрийн эхлэлүүдийг чийжлэх хэрэгтэй. Тэгэх юм бол та нар чөлөөтэй ярьж сурахад маш их дөхөн болдог. Эхэндээ иймэрхүү үгнүүдийг ингээд чийжилсэн байхад яг цаг нь тулахаар шууд үг ингээд бодох шаардлагагүй. Эднэрээ чинь ингээд ойлгочихж байгаа байхгүй те бичиж аваад жишээтэй нь мэдээж тэгэл ингээд ард нь үг солиол хэрэглээд идэх. Тэ? Маш сайн хувьсах олон янзаар хэрэглэх ийм одоо өндөр чадамжтай ийм өгүүлбэрийн эхлэлүүдийг чийжлээрэ гэсэн зөвлөгөөг өнөөдрийн лайваар одоо гол хүргэх гэсэн зөвлөгөө байна. Тий. За үргэлжлүүлээд манай сургалт яг үүн шиг маш энгийн англи хэл сурахад
хамгийн чухал цөөн гол зүйл дээр төвлөрч ээж богино хугацаанд өндөр үр дүн гардаг. За тэр аргыг болохоор минималист арга гэж байгаа. За энэ минималист одоо сургалт бол зөвхөн манайд явагддаг, зөвхөн манай аргачлал. Өөр хаач байдгүй, тэ? Ийм одоо давтагдчихгүй, дахин давтагдчихгүй ийм одоо аргачлал байдаг. 20 жилийн судалгааны үр дүнд бий болсон маш чухал гол зүйлүүдийг богино хугацаанд мэдээ авчдаг. Тэгэл үлдсэн зүйлүүдэд материал хэрэгтэй ийм гоё үг хэллэг олж авах материалуудаа олоод авчаар хүн чинь бие даагаад те айгүй урамтай ингээд сурчдаг. Тийм. Тэргүй ингээд англи хэл сурж ингээд бүтэн жил ингээд сураал явах шаардлагагүй шүү дээ те. Танхимаар ч юм уу багштай манай сургалтууд бол дандаа 1 сарын сургалтууд. За жишээлбэл яг маргааш суурьтай анхны шатны сургалт эхлэж байгаа. Elementary. Маргааш буюу 6 сарын 8-нд. Суурьтай анхны шатны сургалт эхэлнэ. За энэ болохоор хялбаршуулсан текст энгийн одоо текстийг уншаад ерөнхийд нь ойлгодог багахан зэргийн суурьтай хүмүүст зориулсан сургалт. За манай суурьгүй анхны шатны сургалтыг төгссөн хүмүүс ийшээ дараагийн төвшин гэсэн үг. 1 сар. За 1 сарын дараа та нар юу ойлгох вэ? Тэгэхээр за суурьтай анхны шатанд одоо эхнээс нь ингээд за англи хэлийг яаж сурах юм те ингээд үг ялангуяа үг чийжлэх арга за үг чийжлэх материалуудыг өгдөг. Тэгээ өөрөө ингээд зуршил бий болгоод ингээд явдаг те. За хамгийн гол нь өөрийн төвшин тохирох материал олох маш чухал байдаг. Суурьтай анхан бол айгүй бага төвшин багхгүй. Тэгэхээр та нар ном унших бол хараахан одоо болоогүй. Тэ. Ном уншсан ч ингээ хит хялбаршуулсан үг хэллэгтэй юм уншаад ахаар яг ориг англи хэл биш байхгүй юу тэр чинь. Зүгээр зохиолын англи хэл тэ амьдралд гараад нэг хэрэг болдгоо. Тэ хит хялбаршуулсан юм уншаад ахаар тэ. Тэгэхээр илүү яг бодит унгаан англи хэлтэй хүмүүсийн амьдралд хэрэгэлдэг тэр гоё одоо үг хэллэгийг материалыг өгнө. Тэ. За тэгээ мэдээж үг чийжлэх, за унших, бичих, за дүүрэн ерөөсө цогцоор нь бүх агуулгыг үздэг 1 сарын сургалт. Минималист аргаар явагдана. Тий. За хамгийн чухлыг хамгийн богино хугацаанд гэдэг уриатай ийм одоо сургалт байна. За дараагийн төвшний сургалт нь болохоор intermediate. За энэ дотроо pre-intermediate бас багтж байгаа. За энэ болохоор манай нэрийн утас болсон дунд төвшний брэнд сургалт гэж тэ. За манай одоо хамгийн алдартай сургалт тий. Одоо бүр илүү алдартай болно. Яагаад гэвэл одоо шинжлэгдсэн хөтөлбөрөөр тэ хамгийн сүүлийн хувилбар нь одоо ингээд гараад 6 сарын 15-нд эхлэж байгаа. За энэ сургалт бол бүр өстой үнэхээр Монголд байхгүй гадаадч байхгүй юм сургалт. Тэ та нар өөрсдөө орж ирээд үзээрэй. Тэ би бол тийм худлаа ярихаар хүн биш байгаа эцтэй харвас. Тэ арай худлаа ярихгүй байхаа тэ. Intermediate тэ брэнд сургалт маш гоё хамгийн сүүлийн үеийн одоо шинжлэгдсэн ийм одоо сургалт байгаа. 1 сарын дараа англи хэл сурах, бидаад сурах бүх арга барилаа олж авахаас гадна, сурахаас гадна бидаад сурах маш чухал шүү. Тэ бидаад сурах арга барилыг олгодог сургалт маш ховордоо. Зүгээр л нэг юм л заагаад идэх штэ тэ. Тэрэн дотроо нөгөө нэг маш одоо гүнзгий судалгаатай хичээл болгоно ингээ алттай ийм үнэтэй зөвлөгөө зөвлөмж ийм агуулга орсон сонирхолтой энгийн практик ийм одоо хөрсөн дээр бүрсэн ийм онлайн хичээлүүд ер нь бол их ховор байдаг. Тий. За тэр дундаа манай энэ брэнд сургалттай бол дүүцэх бол сургалт бол маш ховор. Тэгэхээр хэрвээ брэнд сургалтын суун гэвэл 6 сарын 15-нд эхлэх байна. Тий. Тэгэхээр суурьгүй анхан манай сургалт төгссөн хүмүүс яг гэхээр elementary суурьтай анханд сураад тэгээд дараагийн төвшин болохоор дунд төвшний брэнд сургалт. За дунд төвшний брэнд сургалт ямар хүмүүст зориулсан сургалт вэ гэхээр ерөнхийдөө уншаад сонсоод ойлгодог болцдог штэ нэг одоо хэдэн жил чинь 2-оос дээш жил англи хэл сураад зарим дур 10-20 жил сурсан ч хүмүүс байдаг штэ тий. Тэгээд нөгөө нэг яг мэрэгжлийн багшийн системтэй богино хугацаанд ингээд маш цогцоор нь тэгээ энэ хөтөлбөрийг чинь бий болгох гэж одоо бүх насаа зориуллаа штэ тий. Тэгээд онл практикийн үндслэлтэй тий агуулга
жишээ бүр нь одоо ийм нөгөө нэг ол практикийн ийм судалгааны үндэслэлтэй ийм одоо маш одоо дээд зэргийн стандарттай ийм сургалт маш хямдхан. Төлбөр бол баг энийг бол би бол зүгээр өгж байгаа юм шиг гэж би боддог. Тэгээ олон хүмүүст зориул одоо туслах зорилгоор. Тэгэхээр дунд төвшний унш сонсоод ерөнхийдөө ойлгодог мөртлөө ярьж бичиж чаддгүй тийм хүмүүс те. За уншиж сонссон агуулгаар бас бүрэн ойлгохгүй. За бүрэн ойлгох аргачлал нь юу вэ? Тэр бүх арга барилыг цогцоор нь үздэг. Ийм одоо хоёр сургалт байгаа. Тий. За суурьтай анхан болвол энгийн бага төвшин. За дунд төвшний брэнд сургалт болвол нэлээд агсан төвшөнд аваачна. Тэгээ уншиж сонсоод ерөнхийдөө ойлгодог хүмүүс бол шууд ийшээ орж болно. Тий. За ийм байна. Тэгээ минималист аргаар англи хэлээ. За энэ хүртэл ямар ч байсан сураад үр дүн гараагүй хүмүүс те маш гоё ийм аргачлалыг богино хугацаанд мэрэгжлийн багшаас сураад авъя. Тэ юугаа гээл ингээл махаа эдэл өөрөө судлаад өчнөө ажил гэр те ийм их завгүй хажуугаар нь англи хэл сурна гэж махарч ахаар илүү ухаалгаар бэлэн мэрэгжлийн багшийн 20 жилийн судалгаа аль хэдийн хийцэн бэлэн юм онлайнаар багцсан ингээд байгаа газраас шууд хамрагдах юм боломжийг олгож байгаа. Тий. За тэгээд суурьтай анхан шатны сургалт маргааш эхэлнэ. Яг одоо амж бүртгүүлээрээ. За та нарт асуулт байна уу? За тэгээ ерөнхийдөө өнөөдрийн лайвыг өндөрлөе да. Суурьтай анхан шат, суурьгүй анхан шат алинд нь суухаа яаж мэдхүү гэж юу? Суурьгүй анхан шат болохоор ийм огт англи хэлний суурьгүй хүмүүс сууж болно. Суурьгүй анхан шаттай. Эсвэл маш бага суурьтай. Нэг хэдхэн үг мэддэг, үсгээ гадарладаг. Тэгээд нэг эхлүүлэх гээд орхисон хүмүүс байдаг штэ. Тийм хүмүүс суурьгүй анхан шатанд сууж болно. Эсвэл ер нь англи хэлний би нэг тийм сайн чадваргүй. Тэгэхээр англи хэлийг эхнээс нь суураа маш сайн тавиад ингээд сурчъя. Тэ цэгцтэй. Ингээд тавья гэвэл бас суурьгүй анхан шатнаас эхэлж болно. Суурьтай анхан шат бол арай нэг энгийн хэлбэршүүлсэн текст уншаад энийг ийм хэлэх гээд байна. Утга санаа нь ийм байна гэдгээ ерөнхийдөө нэг гадралдаг тийм хүмүүс зориулсан сургалт шүү. Тий. Тэгээ бүр яхаа мэдэхгүй байгаад бол төвшнгөө тодорхойлуулж болно. Тий, суурьтай хүмүүс тэгээд тохирч сургалтаа сонгох юм боломжтой. Сайн байна уу? Төлбөр нь хэдүүлээ багш гэн. Суурьтай анхан шат бол 99,000. Нэг сарын сургалт хоёулаа. Дунд төвшний брэнд сургалт бол 147,000. За энэ хоёр дунд төвшний брэнд сургалт бол бүр одоо онлайн сургалтууд явж эхэлсэн сургалт. Тэ төлбөр нь ерөөсөө нэг ч өөрчлөгдөөгүй. Тэгээ манай сургалт чанараа маш дэд зэргийн стандартаар барьдаг мөртлөө төлбөр ерөөсөө нэмдэггүй. Цоргаанд сургалт байгаа тий. Гадуур ч одоо сургалтууд их өндөр төлбөртэй шүү дээ тий. Тэгээ мэрэгжлийн багшийн сургалт их ховор. Тийм ийм үед бол маш одоо дээд зэргийн сонголт шүү. Тий. Тэгээ та нар маш богино хугацаанд би одоо ингэж англи хэл сурна гэж ингэж халтуурдаж явж байхаар энэ сургалтанд ороод ирэх минь яавдаа гэж дийлэнхүүн боддгийн шүү. Ялангуяа брэнд сургалт тий. Суурьтай анхан шат ч гэсэн адилхан. Тийм. За суурьгууд нь суучихсан багш манай суурьгүй анхан шатнд суудсан юм уу те? Тэгвэл нөгөө нэг суурьтай суурьгүй ялгаа гэж асуусан сурагч мөн билүү? Төлбөр нь үгүй байна. Суурьгуудаа суудсан бол одоо суурьтай анхан шатнд үргэлжлүүлээ сурна. Тийм. Системтэй гоё сургалт шүү. Баярлалаа гэж байна. Баярлалаа. Манай одоо сурж байгаа шав байна. Тийм. Брэнд сургалтанд яг одоо сурж байгаа шав байна. Маш их баярлалаа. Тийм. Тэгээд та нар маань бас манай одоо илч төлөөлөгчтэй те манай сургалтын тийм одоо ингээл багш нь ингээл яриад авах биш хажуугаар нь манай шавнар бас ингээд хүмүүс туслаад те найз нөхөд таньдаг хүмүүс байвал ингээд зөвлөөд те за англи хэл сурах юм арга байна гэд өөрөө ч гэсэн зөвлөөд заагаад ингээд сургалтыг бас санал болгоод явах юм бол маш хэрэгтэй шүү тий энэ бол энэ сургалт нь англи хэл сурж байгаа бүх хүн энэ сургалтанд суухгүй бол ер нь бол би жоохон
англи хэл сурах гэж хичээсний ч хэрэггүй гэж боддог. Тийм өндөр хэмжээний судалгааны үр дүнд бий болсон сургалт юм. За юм байна. За өөр юу байна? Танхимаар явагдахгүй. Онлайн сургалт. Одоо за та нарч бас адилхан байх. Би бол төгжрлээс бол ерөөсөө байнга зүгтдэг хүн. Болж өгвөл төгжрэлд орохгүй. Ер нь бол нэг өдрийг төгжрэлт нэг цагийг ч өнгөрөөх надад бол хайран байдаг. Тийм болохоор би бол танхимын сургалт явуулахгүй. Минималист гэдэг чинь цаг хамгийн чухлыг богино хугацаанд тэгээд цаг бага үрнэл гэсэн агуулга штэ тий. Тэгэхээр танхимаар явах юм бол бөөн цаг үрнэ. Тэгээд дээрээс нь төлбөр өндөр гарна. Одоо чинь түрээс өндөр тэгэл явж нэг сая төгрөгөл болчиход тах шиг байна тий. Гадуур сургалтуудыг ингээд сонсоод тах чинь нэг 500,000-аас дээш юу н бараг дундаж юу н сая болцсон юм. 1 сая төгрөгөөр тий. Тэгэхээр чинь тэр агуулгаас магадгүй хэд дахин илүү ур чадварыг энэ 147,000 онлайн сургалтаар олоод авч байгаа. Тэгээ би дандаа хэлдэг ичид бол танхимд байдгүй тий. Танхимын хаана хичнээн гоё орчин байгаад тэнд ур чадвартай багш байхгүй бол маш сайн бүр ингээд бүх хүч хөдөлмөр ирч одоо тэгээ байгаа бүх юмаа зориуд шавхаж гаргаж ирсэн тийм хөтөлбөр байхгүй бол тий. Зүгээр л нэг байдаг энэ тэндээс юм хуулцсан юм хөтөлбөр байх юм бол бас тэр чинь ханаас ч олчих штэ интернетээс тий. Тэгэхээр манай сургалтууд бол тийм биш. Тэгээд онлайнаар ингээд онлайнаар явж байгаа. Тийм. За ингээ асуулт болцсон уу? За тэгээ өнөөдрийнхөө лайвыг энэ үрээд өндөрлөе. Тэгээд англи хэлний багахан зэргийн суурьтай хүмүүс бол маргааш эхлэх суурьтай анх шатны сургалтанд сураад дараагийн төвшөнд энийгээ төгсчөөд 1 сарын дараа энэ. Тэгээ 2 сарын дотор та нар бүр өстөө маш их зүйлийг мэдчихэв. Тийм. Тэгээд тэрнээс хойш нэг энэ тэндээс англи хэл яаж сурах вэ, юу гэх вэ гэд яриад энэ тэндээс асуугаад байх шаардлагагүй хараа өөрөө та нар хүмүүс зөвлөгөө өгөх байх. Ингээд сурт юм байлээ шүү гэдэг зөвлөгөө өгдөг хүн болж гардаг. Манай брэнд сургалтаар тий. Тэгээд уншиж сонсоод ерөнхийд нь ойлгодгүй хүмүүс бол бас ийшээ шууд орчиж болохгүй. Тэрний өмнөх төвшин бол энэ суурьтай анхан баггүй бэлтгэж өгдөг. Тэргөө суургуугаас шууд ийшээ зарим хүмүүс яг орж болох уу гэдэг л та. Манай шавнар тэгж асууад байдаг. Огт суургуу хайжгаад суургууд сураад ийшээ орохгүй болоо шууд алгасчаар жоохон нөгөө дунд нь бас хэдийн юм орхигдчих байх. Тэгээд төвшин арай өрөхгүй ч магадгүй гэж бодчих тээ. За ийм байна. За тэгээд хичээл бол Facebook хаалтаа группт явагдана. Тийм тэгээд хадгалагдана. Тэгээд байна штэ. Та нар ер нь бол ингээд сургалтууд зөндөө явагдаж байгаа. Харьцуулж үзэх хэрэгтэй. Тийм. Манай сургалт бол төлбөр бол одоогоор маш хямд байгаа. Тийм. Гэхдээ би бас энэ нөгөө маш их хөдөлмөр ур чадвар шаардсан ийм зүйлийг бас их арай хит их үнгүүдүүлээд иж магадгүй гэсэн бас нэг надад тийм юу яваад идэгин. Тийм. Гэхдээ яг хоо одоохондоо бол онлайнаар байж байгаа юм чинь одоохондоо бол ямар ч байсан үний ямар нэг өөрчлөлт бол ороогүй бэ. Тийм. Тэгээд багшийн ур чадвар маш чухал. Тийм. Та нар сургалт сонгохдоо багшийн ур чадварыг л нэгдүгээр тарах хэрэгтэй. За энэ хин гэдэг багшийн яаж заадгийн арга барил юм. Тэ? Болж өгвөл хараад за тэгээд хөтөлбөр нь мэдээж хөтөлбөр багш хоёрын аль нь илүү чухал вэ? Хоёулаа адилхан чухал 50-50 гэж бодож байна. Тий. Танхим чухал биш бол хамаагүй. Тий. Танхимд чинь ичээд байхгүй шүү дээ. Тий. Тэнд ямар багш ямар хөтөлбөртөө үн зогсож гэн гэдэг чинь номер 1 болохоос танхим манайхан нөгөө асуултаа асуухтаа дандаа буруу асуулт асуудаг шиг байдаг те. Эсрэгээр нь дандаа хөрвүүлж асуудаг шүү дээ. Хамгийн чухал биш асуултаа хамгийн түрүүнд тавьдаг. Тэгээ манайхны онцлог сэтгэлгээний онцлог тийм шиг байна те. Унгай англи хэлтэй хүмүүс бол хамгийн чухал юм хамгийн түрүүлж хэлдэг байхгүй юу? Бүх юм дээр би бас энэ талаар нэг та нарт бас нэг гоё зөвлөгөө орё гэж бодож байна. Дараагийн лайваар энэний дараагийн 7 хоногт
Үгүй эх 7 хоногийн дараагийн 7 хоногт брэнд сургалт эхэлнэ. Тэрний лайваар би энэ талаар нэг зөвлөгөөч байх юм нэг лайв хий гэж бодож байна те сэтгэлгээ. Манайхаа яагаад хамгийн чухал юм хамгийн сүүлд ярьдаг. Унгай англи хэлтэй хүмүүс бол хамгийн чухал юмнуудаа хамгийн түрүүлээ хэлцдэг байхгүй. Тийм. Тэгэхээр манайхны нөгөө нэг сэтгэлгээний онцлог бас тийм байна те. Тойруулж хэрэгт хэрэггүй юм асууж агаад хамгийн сүүлд хамгийн чухал асуултаа асуудаг. Тэр үед нь хүмүүс ингээ унтцдаг тий. Тийм нэг онцлог байна. Тийм. Тэгэхээр яг гоо мэдээж хүн болгон сургалтын багш хүн биш юм чи мэдэхгүй л байгаа л та. Тийм. Тэгэхээр би ингэж давхар зайлшгүй яхахгүй хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Тийм. За ингээд өнөөдрийн зөвлөгөө дуусъя. Тийм. Тэгээд та нарт өөр асуулт бол нэг байхгүй юм шиг юм тий. Баярлалаа. Хашаа. За бай. Тэгээд маргааш сүртэн хашаад 15-нд брэнд сургалтаар уулзъя.